Ислам Махачев тэрэнд сул тал гэж байхгүй. Тэр холимог тулааны төрөлд байж болох бүх арга техникүүдийг өндөр түвшинд эзэмшсэн. Тиймээ дахиад хэлье. Тэрэнд сул тал гэж байхгүй. Би тулааны спортоор анх хичээлж эхлэхдээ UFC холбооны авраг болно гэж зориогүй. Би өөрийн улсыг бусдад сурталчилахын тулд эхэлсэн. Тиймээ энэ бол шалтгаан нь. Тулаан сонирхогчид яагаад уулын залуусыг тэгтлээ их үзэн яддаг юм болоо? Тэдний хэвтэй тулааны нууцыг олж чадахгүй байгаад байна уу? Эсвэл тэдний ялагдaltaгүй яваа амжилтаас болж байна уу? Тэр үргэлж өндөр түвшнийх байсан аврагын бүсийг авахд тэрэнд ядах юм юу ч байгаагүй. По-любому наша республика остается кузницей чемпионов. Это тоже большая мотивация. Миний тооцож байгаагаар одоогийн хөнгөнжинд тэр бол бүхий л хугацаанд гараа буулгахгүй бүх цаг үеийн хамгийн шилдэгүүдийн нэг. Хүн бүр чамайг ялагдaltaгүй дараагийн Хабиб байх ёстой гэж дарамт өгч байгаа юу? Та өөрийгөө Хабибтай хэрийг харьцуулж боддог вэ? Ислам чамаас илүү гэж бодож байна уу? Ислам бол одоо хамгийн сайн. Тэр бүх цаг үеийн нэгдүгээр бичгт. Ислам UFC холбоо нэгдэж орсноос ердөө ганцхан жилийн дараа ийм харамсалтай зүйл болсон байдаг. Тэр хүн цохилтоор ялагдаж Чансаны доод түвшин рүү чиглэж байх үед түүний ихэр мэт найз Хабиб Нурмагомедов өөрийн тулааны рекордыг ялагдaltaгүй хэвээр хадгалж замдаа таарсан бүх өрсөлдөгчөөс сүйд хийж байсан юм. Чи намайг тухайн үед автобусны гадна талд хараагүй гэж юу? Чамд юу тохиолдов вэ? Ямар нэг новшин зүйл хийгээч одоо. Чи бол зүгээр л новшин хөвтөж байхдаа таарсан хөгийн хөлөгчин. Тулааны спортын түүхэнд хамгийн ховор тооцогдох гайхалтай тулааны гэрч болоход бид ойрхон байна залуусаа. Харж байгаараа би танаа залууг ядах юмгүй дуусгана. Би Хабибыг гараад хайцныг мэдгүй. Гэхдээ тэдний бүлэгний 3 залуу баримтлагдсан тэд том асуудал орсон. Бидний харж байгаагаар маш сайн 2 тулаанч тэр жигсаалтанд байна. Бид тулааны хилэлцээр хийдэж байгаад итгэж байна. Гэхдээ чи хэлэхдээ тэдний эсрэг байр суурьтай байна гэсэн тийм үү? Тийм ээ, тухайн үед тэр үүмэнд оролцсон л бол тэд дахиж тулалдахгүй. Харин үүнийг мэдсэн Хабиб Дана Вайтийн мэдэгдэлд тэр доор нь хариуг нь барьсан байдаг. Хэрвээ чи тэдний UFC-гээс хасах шийдвэр гаргасан бол намайг давхар алдаж байна гэдгийг ойлгоорой. Харин надтай цуцалсан гэрээгээ миний хаягаар илгээхээ мартав. Эс бүгөөс би өөрөө өргөдлөө өгөөд холбоог орхий. Хабиб өөрийн багийн андуудыг өмөрч ийм алхам хийсэн ба тухайн үед Конор Макгрегор болон Хабиб нарын дунд болсон үйл явдал ингэтлээ дороотсон байсан гэдгийг Дана Вайт мэдээгүй. Махачев бол надтай хамт өссөн миний сайн найз. Би Дагестаны уулан дахь Махачева гэдэг газар төрсөн. Гэхдээ миний бүхэл амьдрал өсвөр нас жижиг тосгонд өнгөрсөн. Анх намайг тэр тосгонд очиход тосгоны хүүхдүүд хотын хүүхэд бол сул дорой гэж дээрлэх нь харин үүнээс болоод би үргэлж зодтолдог байв. Чамаа гадаа зодон хийгээд хамаг юм чин цус болчихсон бас хөрчгсөн ороод ирэхэд аав ээж чинь яадаг байсан бэ? Чи дийлсэн үү гэж асуудаг байсан. Исламын тулааны спортын анхны гараа гэвэл тэр үнэхээр балчир байх та. Аавтайгаа ихэж тулааны спортоор хичээлж эхэлсэн байдаг. 2000 он хавцаа одоогоос 24 жилийн өмнө би анх Хабиб болон түүний аав Абдул Манафтай танилцсан. Хабиб бид хоёр адилхан сургуульд суралцдаг байлаа. Махачев надаас 3 насаар дүү шүү дээ. Би Хабибыг хаан бэлтгэл хийдгийг мэдхийг хүсдэг байсан. Тэгээд би түүнийг аавтайгаа хамт бэлтгэл хийхийг олж мэдсэн. Би Хабибаас та нартай хамт бэлдэж болох уу гэж шууд л асуусан. Хэрвээ та бүхэнд миний бэлтгэсэн бичлэг таалагдаж байвал та Монгол дахь тулааны спортын чиглэлээр контент хийдэг ганцхан сүмхтаа subscribe дарж нэгдгээ битгий мартаарай. Subscribe дарах таны шалтгаан юу гэхээр та дэлхийд одоо хүчээ авч байгаа холбог тулааны спортын талаарх гайхалтай мэдээлүүд, мөн дэлхийг байлдан дагуулж байгаа сор тулаанчид, Монгол тулаанчдын тухай мэдээллүүдийг доор нь хурдан авах болно. Дээрээс нь та үүнтэй адилхан гайхалтай баримтат кинонуудыг үргэлж хүлээж авах болно. Энэ товчлуур дээр дарахад та ерөөсөө 2 секундыг л зарцуулах бол энэ бичлэгийг бэлтэж байгаа миний хувьд subscribe гэдэг нь маш үнцэнтэй, утга учиртай зүйл юм шүү дээ. Та ойлгоорой. Ингээд бичлэгтээ эргээд оръё. Баярлалаа.
Тэр цагаас хойш бид хамт бэлтэж эхэлсэн. Бидний бэлтгэл бүрэн базаагдсан. Одоо бүх зүйл бэлэн байна. Миний хажуу талд бэлтгэлийн хамтрагч Махачив сууж байна. Бид үргэлжил бие биенийхээ эсрэг тулааны бэлтгэлээ хийдэг байсан. Байнгын бэлтгэл дээрээс нь бие биедээ үргэлж туслана. Бэлтгэлээ хийхдээ байгалийн том чулууг ашигладаг байлаа. Тэгээд үргэлж уулын өөдөө мацаж гүн, буун, тэгээд буцаад гүн. Багадаа л өдөрт 3 удаа. Махачив бол миний аавын хайртай хичээлэгчдийн нэг байлаа. Тэр төрсөн хүү шигээл түүнийг хайрлана. Махачив болон Хабибийн тулааны ихэнх бэлтгэл ууланд хангагдаж байв. Гэхдээ бидэнд мэдээгүй өнгөрсөн нэг зүйл бий. Чамд эрүүл мэндийн асуудал байсан гэж сонссон. Тийм ээ, надад байсан. Тийм ээ, тэр байнгын зүрхний асуудалтай байсаар ирсэн. Эмч түүнийг мис засд орохыг шаардсан ч тэр татгалцсан байна. Тийм ээ, би татгалцсан. Тухайн үед би үүнийг том асуудал биш. Би чинь хүчтэй шүү дээ л гэж боддог байлаа. Би залуу байх үедээ ямар нэг асуудлыг төдийлөн сайн ойлгодгүй. Дасгалжуулагч маань надад нэг л өдөр чи авраг болно гэж үргэлж хэлдэг байлаа. Тэр үгийг сонсох үнэхээр гоё. Надад хэсэг авьяаслаг залуус би. Тэдний нэг бол гарцаагүй Ислам Махачив. Абдул Манап тэр чамайг хаах хүртэл хол явахыг мэдэж байгаа гэж хэлсэн. Би өөрийнхөө хүлээж байгаа зүйл түрэн хүртлээ бэлтгэлээ хийсээр л байх болно. Энэ бол дасгалжуулагчийн минь суулгасан зүйл. Исламыг UFC-д авраг болно гэдэгт эргэлзэх юм бол юу ч байхгүй. Гэсэн ч тухайн үед Ислам өөрийгөө авраг болно гэдэгт төдийлөн итгэж өгөхгүй байлаа. Яагаад гэж үү? Тухайн үед би яаж энэ холбоонд авраг болох юм бэ гэж бодож байлаа. Би ч Орос улсын иргэн. Тухайн үед UFC холбоонд Оросоос тулалдаж байгаа тулгач өдрийн одчгод байлаа. Үнэхээр хэцүү цаг үе байсан. Намайг UFC холбоотой гэрээ хийж байх үед сүүлийн 11 жилийн туршид Оросоос нэг ч тулаан аваагүй байсан. Эдгээр залуус бодохдоо UFC холбоонд Орос улсаас авраг тодрон гэдэг маш их төвөгтэй гэдэгт итгэж байсан. Та чинь машина буруу газар байрлуулчихсан байна. Машиныг чинь одоо чирээд явчихна штэ. Хэрвээ чирээд явчихвал та нар яах юм бэ? Миний бодлоор намайг хэн гэдгийг мэдэхгүй байх шиг байна, тийм үү? Тулааны спортоор хичээлэгчийн сонирхолтой залуус нааша түр анхаарлаа хандуулаарай. 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй боксинг, red dance club та бүхний өмнөх үүд хаалгаа нээлттэйгээр та бүхний галуун дотноор хүлээж авахд бэлэн байна. Уг холбоонд хичээлж байгаа залуус зүүн Азийн наадам болон улсын авраг шалгаруулах, за мөн залуучуудын боксын авраг шалгаруулах тэмцээнээс ер нь бүхэл медалийг түүлдэг юм байна. Ингээ та бүхэн боксын спортоор хичээлхийг хүсвэл red dance клубыг зориорой. Бид үнэхээр хараатан шиг тулалддаг, торонд орохороо чөтгөр болдог, хэрний торноос гараад дараахан нэгэн болчихдог. Тийм ээ, тэд гайхалтай залуус. Ой Хабиб, би яг одоо Оросын хамгийн шилдэг барилдаанчтай үзэж байна. Тэр үнэхээр галзуу юм. Хабибийн тулааны карьер UFC холбоонд эд оргил үе дээрээ явж байх үед дасгалжуулагч Абдул Манап Нурмагомедовын төлөвлөгөө тун энгийн байсан. Аавын тактик бол намайг тулааны спортоос буух үед бидний амжилтыг Махачив үргэлжлүүлэн авч явна гэдгийг төлөвлөсөн байсан. Би буула Ислам үргэлжлүүлээд шууд аврах болно яг нэг цаг мөчид. Islam, you're not the only one that gets packages here. Habib gets packages too. What? Undermine him, bro. If somebody take my gift, call police. Yeah, call police. You say this Makhachev or Makhachev? Makhachev. Юу гэж залуусаа? Тэрний нэр бол Махачив. Мах биш. Махачив. Махачив гэж хэлэх хэрэгтэй. Би зүгээр л тэрний нэрийг зөв хэлж сурахыг хүссэн шүү дээ. За ойлголоо. Тэгэд одоо яах вэ? Гэсэн ч төлөвлөгөө тэдний төсөөлж байсан шиг тийм дардан байсангүй. Эргээд харахад Ислам тухайн үед үнэхээр хүнд байдалд орсон. Тэгээд тэр мис засалд орох замыг сонгосон байна. Тийм ээ, би тэгэд хаалгаанд орсон. Юу болсон талаар гэр бүлийнхэндээ ч хэлээгүй. Эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэж байсан эмийн тухайн үед USA-д сэргээшин шинжилгээний эсрэг хориотой бэлтгэл агуулж байсныг Махачив мэдээгүй. Сэргээшээс болж эрхээ хасуулж байсан гэдэг үнэн үү? Тийм ээ, энэ бол үнэн. Махачив сэргээшин шинжилгээнээс болж эрхээ хасуулж байсан удаатай. Эмчийн өгсөн юмд агуулгадж байсныг би мэдээгүй. Карьер нь эд өсөж яваад залуу тулаанчийн хувьд сэргээшээс болж эрхээ хасуулна гэдэг бол том асуудал. Гэхдээ яг л тухайн үедээ давхцах шахам Хабиб зодог тайлах шийдвэр гаргав. Миний харж байгаагаар Хабиб зодог тайлах талаар яарчилж байгаа юм шиг. Надад бүх зүйл өмнө нь дайжгүй сайхан байсан бол одоо тийм биш. I'm not enjoyed it.
Тэр хөшигний ард маш олон бэртэл гэмтэлтэй тэмцэлдэж байсан нь үнэн. Тэр тухайн цаг үед энэ спортыг орхихыг үнэхээр хүсэж байсан. Ялалт байгуулсны дараа миний нэр хүнд улам бүр өсөж байлаа. Тэр зүйл үнэндээ л миний сонирхлыг татаагүй. Тэр чамд зодог тайлахаар яарж байгаа талаар ямар нэг зүйл хийсэн. Би исламд нэлээд сүлд хийснээ санаж байна. Тухайн цаг үед тэр жингийн топ 3-ын нэгэнд нь жарсах ёстой байсан юм. Конор Макгрегортой хийсэн үүмэн самууны дараа тэр хэлэхдээ хэрвээ найзыг минь UFC холбооноос хасах юм бол би энэ холбооноос гарна гэдгээ шууд мэдгдсэн. Би дажгүй байгаа. Тулалдах эрхээс сэргээж буцааж тулаандаа орох боломжтой болсон ч түүний өрсөлдөгчд бүгд Махачевыг үгүйсгэж байсан удаатай. Миний мэрэгжлийн тулааны карьерийн туршид байсан ганц асуудал бол топ 10-т байсан бүх тулаанчид сүүлийн 10 жил надтай ойр байсан хүмүүс. I feel great because a lot of people can. Thank you. Ямар гоё юм бэ? Баярлалаа найз минь. Хабиб чиний хажууд аврагын бүсийг авчирч тавиад чи дараагийн авраг гэж хэлж байна. Ямар өчтэй юм бэ? Үүнийг хэлэхэд би түүнийг зодог хайлахыг хүлээж байна. Удаачгүй хэний ч төсөөлж байгаагүй харамсалтай үйл явдал болсон. Тийм ээ, би мотоцикл унаж эхлээд удаагүй байхад дасгалжуулагч маань нэмлэгт хүргэгдсэн. Би нээх удахгүй бүх зүйл сайжраад түүнийг эмнэлгээс гараад ирэх байх л гэж харж байлаа. Харин тухайн үед тэр надад анхааруулж байсан юм. Хэрвээ би чамайг мото унаад явж байгааг дахиад харах юм бол чамайг би дасгалжуулахгүй шүү гэж хэлж байсан. Тэр миний төлөө л хэлж байгааг би тухайн үед ойлгоогүй. Үнэхээр л аюултай унаа шүү дээ. Түүнийг нас барсан уу гашуу хэрхэн даван тулсан бэ? Бурхан минь надад маш их хэцүү байсан. Түүнийг өнгөрсний дараа бүх зүйл оронгоороо иргсэн. Заалны уур амьсгал тэр чигээрээ л өөрчлөгдсөндөө бүх зүйл хий хоосон болсон мэт. Багийн уур амьсгалд хэр зэрэг өөрчлөлт орсон бэ? Юу болж хувирв? Дасгалжуулагч агалцсан орон зайг нөхөх хин нэгэн байгаа болов уу? Мэдх юм алгадаа ганц хүн л байгаа Хабиб байж болох юм. Чиний бодож байгаагаар Хабиб үүнийг хийж чадна гэж үзэж байна тийм үү? Гэхдээ би тэгж бодохгүй байна. Хабиб өөрийн бүх амьдралаа зөвхөн спортод зориулсаар ирсэн хүн. Тэр одоо зодог тайлжны спортоос холдсон. Энэ үнэхээр хүнд цаг үе байсан. Зөвхөн Хабиб болон манай залуус биш бүхий л тулааны спортын хэцүү байсан. Би юу хэлэх гэж байна вэ гэхээр энэ бол миний сүүлийн тулаан. Ингээд бүх юм тодорхой болж Хабиб зодог тайлав. Ингээд төлөвлөгөөнд өөрчлөлт орж Чарльз Оливера аврагын бүсийг эзэмшиж Хабибийн замналыг Махачев өргөжлүүлж явах боломжгүй болсон юм. Аав минь үгүй болсон ч миний мэдрэмж надад чи аавынхаа замлыг өргөжлүүлээрэй гэж хэлээд байгаа мэт. Тийм учраас би энд байна. Тэр өргөж надад тусаж байгаа яг л дасгалжуулагчиг минь. Одоо би түүнд туслах цаг нь гэж бодож байна. Чи түүний бүх тулааны ар зогсно гэсэн үг үү? Мэдээж би түүний ард талд. Би аавынхаа ихлүүлсэн зүйлийг дуустал хөдөлмөрлөх болно. Түүний дараа Хабибд UFC холбооноос 100 сая долларын үнэтэй тулааныг санал болгосон ч тэр хүлээж аваагүй. Учир нь тэр аавгүйгээр тулалдахыг хүсээгүй. Харин түүний оронд Ислам Махачев тусалж түүний багт арын албанд ажиллах шийдвэрийг гаргасан байдаг. Энэ бүхний төгсгөлд би өөртөө үнэн голоосоо итгэж эхэлсэн юм. Миний бодол 100% өөрчлөгдсөн. Учир нь надад бүгд итгэж байгаа. Надад хүч чадал бас төсвөр төвчээр мөн уур чадвар бий. Та түүнийг авраг болно гэдэгт итгэж байна уу? Түүнд ганцхан боломж л өгч. Тэгээд харцгаа. Ислам одоо юу хийхээ мэдэж байгаа. Хэн илүү чанартай бэлтгэл хийлгэж байна? Авдул эсвэл Хабиб? Аливаа залуусаа яваад өгөөрөө. Одоо жоохон үлдсэн. Бид өөрсдийн амьдралдаа авраг болж чадна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн чи исламч гэсэн Хабибтай их төстэй гэж хэлэхэд би шууд хүлээн зөвшөөрдөг. Бид сайн найзууд бас ахан дүү сэдийч бид өөрсдийн гисэн амьдралд баримталдаг зарчмуудтай. Хэрвээ намайг мөнгө алдар нэр бас аврагын төлөө Хабибтай тулалдуулна гэвэл би үүнийг хийхгүй. Учир нь бидний нөхөрлөл бас хамт байсан цаг хугацаа үүнээс илүү үнцэнтэй. Харин бид хамтдаа илүү том ертөнцийг бүтээхийг хичээж байна. Хэрвээ тэр буруу зүйл хийвэл мэдээж би түүнийг болгож өгнө. Спорт хэдий ив найрын бэлэг тэмдэг хэдий ч бидний нөхөрлөлд баримталдаг сүнслэг зарчим гэж бас байдаг. Хабиб авраг байх үед би аврагын бүсийг үнэхээр булааж авах шаардлага гарвал би гэрт нь очиод түүнд мэдэгдэхгүйгээр аваад гарчих нь тэгээд л болоо. Миний хажууд миний бэлтгэлийн хамтрагч дүү минь сууж байна. Авраг болно гэдэг сайхан зүйл. Гэхдээ үүнийг хадгалж явна гэдэг жинхэнэ тамийн зүйл. Чамайг өсвөлэн чон шиг хүчтэй залуус цаг тутамд отож байдаг. Хэрвээ чи авраг болсон бол чамаас чиний улсын нэр үнэртэж байна. Дээрээс нь чи сая бяцхан залуусын үлгэр дуурайлал болж явах ёстой. Энэ бол асар том үүрэг хариуцлага. Тийм ээ, дэлхий дээр хитэн тэр бумаараа л өөр өөрсдийн замаа хөөгөөд тайван амьдарч байна. Тулаан.
Тиймээ тулаан бол бидний сонгосон зам. Биднийг хайрлагсад байна. Биднийг бас үзен ядагчид ч олон болж. Та надад аль нь байх нь хамаагүй. Би өөрөө сонгосон замаараа чадах бүх зүйлээ хийсээр л дуусах болно. Хүсэж байвал биднийг үзен яд инглигээд би өвдөхгүй. Харин үргэлж хойд цаг үедээ сайнаар дурсагдах зүйл хийж үлдээгээд өгшөрсөн хойноо ач зээ нартаа сайн сайхныг ярьж өгөөд сууж байхыг хүсэж байна. Та бүхэн Ислам Махачев гэх Дагестан төрсэн UFC холбооны хөнгөн жингийн авраг залуугийн талаарх сонирхолтой баримтат киног хүлээж авлаа. Хэрвээ танд энэ дугаар таалагдсан бол subscribe товчон тэрэ дарахаа битгий мартаарай. Хэрвээ та түүний найз Хабиб Нурмагомедовын талаарх баримтат киног үзэж амжаагүй байгаа бол би description хэсэгт холбоосыг нь байрлуулсан байгаа. Ингээд дараагийн гайхалтай дугаар хүртэл түр баяртай сайхан амарцгаарай. I'm getting old and it's something to rely on. So